Алтан хязгаарын их гүзэт ширэндв. Хөөгсөрхийн нурууны нэгэн залбар уулсын их завчим хатан хясан дунд бүр мөсөн дүгжигдэж хаагдсан нэгэн анхуу байдаг тухай 50-60 оны Алтай нутгийн хөгшчүүд ярьдаг байж. Энэхүү агуу нь их сонин түүхтэй бөгөөд эрт цагт саж бандид намхай жамдсан шав гунгаа улсан жамд химих өвгөн даянч лам сууж байсан. Хожим харин Алтай нутгийн их гүзэт ширэндв. Ноцдог дэгэ таашир тарлан бухнарын шилийн ирчүүд уй дамжин оргнож байсан гэдэг. Тонголог тамир кинон дээр итгэл баян засагдханы хөх харчууд хэцүү. Ноцдог дэгэ таашир тарлан бухнарын айхтар ирчүүд байдаг юм а гэж үгүүлдэг. Кинонд нэрэн дурддагддаг энэ хоёр сайн ир 20-д оны үед Алтай нутагт нэг хэсэгт нэрт гарчээ. Харин их гүзэт ширэндүүн 40-д оны үед дээрх агуу толгой хорогдож байгаад тэнд нас барсан юм санж. Одоогоос 60 жилийн дэртэ нэр зохиолч Ж. Лодой Дамба гэсэн Алтай драманы бичиж байхдаа энэхүү агуун тухай нутгийн хөгжтөө сонсоод алдарт шилийн сан ир ганган төгсийн нуугдаж бөгөж байсан хатан гэрүүдийн нэг юм биш үзгмийн очиж үзэхэр товлож байсан ч анжаагүй гэдэг юм. Хэрвээ бичгэн их хүмүүн Ж. Лодой Дамба томог болсон тэрхүү агуу дамжин очиод үдчихсэн бол эртний гигийн худагт ламнараа байгалийн донжийг олж нээсэн ариун дагшин нэгэн газрын талаар яруухан хуудас Монголын утга урам зохиолын түүхэнд шаширлан үлдэх байсан биз. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувга subscribe хийж мөн бичлэг дээрээ заавал лайкан дараад үзээрэй. Баярлалаа. Тэрхүү агууг 1950-ад оны үед Алтан ууланд геологи экспедицийн ажиллаар явж байсан Оросын мэргэжилтнүүд анх нээн олж удалгүй Говьалтай аймгийн дотоод явны үзэл суртал хариуцсан төлөөлөгчд хэдийдэн удаа шалгаж үзээд сүүлдээ хүн ардын сэтгэл санаанд буруу бузармаг үзэл суулгаж мэдэх муу нөлөөтэй газар байна гэд уурхайн дэслэгчээр дэлбэлэн хэдэн 10 тонн жинтэй том бол чулуугаар дарж үүдийг нэг мөсөн түгжсэн байна. Буруу бусармаг үзэл гэдгийн учир нь эрт цагт даянчламнар сууж байсан. Мөн уг агуйд Алтай нутагт нэг үе мандан бадарч явсан шилийн ир их гүзэт ширэндвийн арагаас үлдэж хоцорсон зэрэг үг яриа их байсантай холбоотой юм болов уу да. Энэхүү их гүзэт гих чинь бас хөөрхөн домог түүхтэй юм санж. Тэрбээр 1910-ад оны үед Монголын баруун хязгаарт амьдарч байхдаа бүтэн хоньны махыг нэг суурин дээр нэдчихдгээр нутаг орондоо алдаршиж их гүзэт гэдэг хожтой болжээ. Тэгтэл нэг өдөр улаас дайдах даашин хүүгийн салбар пүүсийн нэг залтай луухан их гүзэтийг дуудаж уулзаад "За чи бүтэн хоньны махыг нэг суурин дээр нэдчихдэг юм биз дээ. Хоёулаа мөрий тавина. Сарын дараа чи ходоод гидсэн сайн сойж байгаад манад хүрээд ир. Би чамд мундаг том эр хон гаргаж өгье. Хэрэг чи тэр хоньны махыг идчихвэл би чамд бүх хөрөнгө өгнө. Яагаад гэвэл надад хөрөнгө өвлүүлэх үр хүүхэд гэж байх биш. Чиний л гүзээний чадвар мэдэх хэрэг. Харин чи бүтэн хоньны мах идэж чадахгүй бол бүх хөрөнгөө надад өг. Тохиролцох хэмээч. Их гүзэт тэрний саналыг уухандаас зөвшөөрөөд луухан чи мундаг том ир хон гэв. Надад хоньлуулах нь том жижиг нь хамаа байхгүй. Би руу шиг том хон байсан ч би идэж орхино. Сарын дараа би танад өөрийнхөө хорой дадуу 2 тувалтай үнэ 30-аад хоноо дуугаад ирье. Ад чин даруул луухан чи эднийг аваад үлдэнэ биз. Харин миний ад таарвал би танад малтай юутай эдийг эзэн сон. Тэгэд игнэр аавна. Сарын дараа ерөөсөө би хамаг мал гууган дуугаад гэрээ нүүлгээд ирээдэй гэсэн байна. Тэр үед их гүзэт 20 гаруйхан настай игнэр аваагүй эцгийнхэн үлдээсэн хитэн малыг адгуулж амьдардаг байж л дээ. Нэрэж сарын дараа их гүзэт хамаг мал гууган дуугаад гэрээ ачаалаад иржээ. Хажуудаа бас гэрч болох хүмүүс ээж дагуулсан байж. Луухан ч мөн гэрч болох хэдэн хятадыг гэртээ цуглуулсан байж. Лууханы хамаг хөрөнгөнд эзэн суухын тулд 3 хоногийн турш хэлэн дээрээ юуж тавиагүй их гүзэт дөнгөж ирэнгүүтэл "За аль ухууртал тэр хоноо бушуухан төхөөрөдөх. Өлсөж өглөө гэдэл шавдуулж гарчээ. Луухан ч тэрний нүдэн дээр мундаг том эр хон төхөөрүүлээд чанаж гарсан байна. Төдөлгүй их гүзэт модон дэвшин дээр битүү өрсөн хоньны махнаас гүйцэлж гарчээ. Гэвч тэр ердөө хоньны нэг гуй, нэг хааг богтос чөмөгтэй нийтэдэл нам зогсчож. Идэх гэж хичнээн амруугаа жигсэн ч хоолоор нь орж өгсөнгүй. Өмнө нь нас би гүйцэн эр хоньны махыг осолтолгүй ясыг нь үлдээгээд зөлмөж өргөдөг байсан их гүзэт
Энэ удаад ёстой шалтаа буухан дээр. Тэрнийг дагалдаж ирсэн хүмүүс аль өвхөө жижиг бүтэн хоньны махыг торолгүйгээр залгиж өргөдөг үсттэй. Одоо тэгээд идэхгүй юугаа хүлээгээд байна гэж явдуулаад ч ямар ч нэмэр болсонгүй. Ингээд тэр тууж ирсэн хамаг малаа мөрий тавьсан мөнөх лууханд үлдээгээд би өөрийгөө бүтэн хоньны мах иддэг сайн ир гэж боддог байлаа. Гэвч би жинхэнэ сайн ир юм биш байж. Энэ цагаас хойш би энгийн хүний амьдралаар явхаа боллоо. Шилийн ир болж хатан авахд амьдрна гэдэл морондон дашир өгöd алга болсон гэдэг. Ингэж тэр шилийн ирийн замд шударсан бөгөөд жохом энэ үедээ л ноцдогдгийг таашир дарлан бүх нарын ахмад шилийн ирчүүдтэй дөрөв нийлсэн бололтой. Тэрнийг яагаад жохом бүтэн хоньны мах идэж чадаагүй талаараа хамт явсан хүмүүс нь олон хоног толгоогоо гажлагсан гэдэг. Эхэндээ тэд мөнөх лууханыг хараалж чадах хийсэн болов уу гэж харддаг байж. Гэвч сүүлдээ бүх юмны учир тайлэгджээ. Луухан их гүзэдэд идүүлэхээс бэлтгэлсэн хониндоо бүтэн сарын турш эсэн чихэртэй ус уулгасан байгаа юм. Нэг ясандаа эсэн чихрийн найрлах хоньны махан шиг гэж. Гэхдээ амтан чихэрлэг биш. Тийм болохоор их гүзэд үүнийг нь мэдсэнгүй. Хэрвээ хоньны махнаас чихэр амтагдаж байсан бол их гүзэд уурлан босч ирээд луухан чи намайг залдахын тулд булхаа хэргэлсэн байна. Энэ чинь хаашаа янзын хонь вэ гэдэл өөрийнхөө тууж ирсэн хоньноос нэгийг хагаж идэх байсан биз. Бүтэн сарын турш сахартай ус уусан хоньны махыг хүн идэж чаддаггүй гэдгийг залдлуухан эртнээс мэддэг байснаар алтай нутгийн нэгэн сайн ирийн хамаг малхыг өөрийн болгосон түүхтэйж. Харин хамаг малаа алдсан их гүзээ чирэндөвт шилэн ирийн замаар явхаас өөр арга байсангүй. Тэрбээр 1940-од он хүртэл холоороос адуу хөөх маягаар хөгсөрхийн нууцлаг авахд бөгөж байгаад тэндээ нас орсон гэдэг. Түүхэн сурвалжаас авч үзвэл хөгсөрхийн нуруунд дах тэрхүү болгодож дарагдсан агуу байна. Цорсын Баатар хунтайж буюу Галдан бушигтын эцэг дөрвөн өрдөг захиран хаалгатай 44 түмний эвийн зааз бичих хэмээх эвдэрлэн гэрээ байгуулж байх үед баруун Монголд амьдарч байсан гунгаа болсон жамс хэмээх өвгөн Даянч ламын гэгэрэлд хүрсэн агуунуудын нэг байж болох магадлалтай юм санж. Огторгын далай хэмээх төвд хөөх нуур халах ойрдод алдаршсан саж бандд намхай жамдсан шав хэмээн яригддаг гунгаа ламын тухай олон янзын домог яриа байдаг юм. Тэрээр халахад өндөр гэгэнийг тодорхойлсон өмнө төвдөд 5 номын эрдэм дүүргэж гавж хэмээх эрхэм цолыг хүрдсэн ч аамдаа давцсанд шавлан суухаас татгалзаж Алтан улсын өвөр дэх өөрийн төрсөн нутгийн зарим зүтгэсэн гэдэг. Гунгаа ламтан Монголын баруун хязгаар дээрх үед халах ойрдын хоорондоо 100-аад жил үргэлжилж анхан дүүсээ нэгнийхэн яс цусыг урсгаж хэмлэлцэн сонцон авахтай арийнхын завсарлаж Цорсын Баатар хунтайж халахын хаад ноёдтой хилэлцэн эвхрэл үүсгэж эн хамглан цагийг тогтоогоод байсан юм санж. Дэмээс гунгаа ламтан эхлээд саж бандд багшийнхаа зохиосон тод үсгээр Бурхны сургаалын мөн чанарыг яруудад өгүүлсэн ном судар зохиохоор сэтгэл чулуутахын садзуу. Алтан өвөрт одоогоор Говьалтай аймгийн Дарив сумын нутагт их цуг хэмээх номын ариун дагшин өргөө босгохоор хичээж байсан гэдэг. Гэвч духайн цаг үед буддын шашин төдийл хүчтэй дэлгэрээгүй. Мөн хаад ноёдын зүгээс ойлгохтой дэмжлэг авч чадаагүй байсан учраас Бурхны номын эрдмийг биеэр үлгэрлэн үзүүлж олонний санаа сэтгэлийг эрвэхээс орох зулын гэрэлмэд татахаар шийдэж Алтан ууланд Даяаны 5 агуй бүтэж 108 нас хүртлэн бясалгал зангидаад эцэст нь бодисодвогийн зинданд гөрж ертөнцийг оорон орхисон гэдэг домог байдаг юм билээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Хэрэг бичлэг манд таалагдсан бол YouTube сувгаа subscribe хийж мөн лайкан заавал дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.